Сайн байцгаана уу ID Plus подкастын сонсогчдоо. Манай 13 дахь дугаарын зочноор Q Education Group-ийн үүсгэн байгуулагч Алтан Сор оролцож байна. За манай подкастод оролцохоор цагаа гаргаж байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр би тантай боловсролын салбарт ажилладаг энэ хувьд бас өөрөө карьераа хөгжүүлэх тал дээр нэлээд туршлагатай гэж харсан энэ хоёр чиглэлээр ерөөдөө ярилцъя гэж бодож байна. Таны хувьд өдийг хүртэл ямар сургууль төгсөөд ямар ажил хийвээ товчхон сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй юу? За миний хувьд бол би ер нь бол карьераа 16 наснаас эхэлсэн гэж хэлж болно. 16 настайдаа би 10 дугаар ангид төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод Монгол Улсын их сургуулийн олон улсын сэтгүүл зүүн ангид суралцахаар ирээд тэгээ мэдээж нөгөө гэрээсээ хоол оюутан байсан учраас ажил хийх хэрэгцээ гэдэг зүйл гараад тэгээ бага багтаа ерөөхдөө 5 дугаар ангиас нөгөө англи хэлийг айгүй сонирхож судалж эхэлсэн. Тэрнтэй холбоотой олимпиадад их ордог байлаа. Тэгээд англи хэлний жоохон мэдлэгтэй байсан. Тэгээд тэрэндээ анх англи хэлний сургалтын төвд туслах багшаар ажилд орж исэн 16 таад. Тухайн газраа бол би бараг 15 жил ажилласан. Англи хэлний багш. Тэгээ сүүлийн 10 жил орчим яг гүйцэтгэх захирлын хийгээд англи хэлний сургуульд бол 15 жил ажилласан. Тэгээд энэ хугацаанд бол ерөөхдөө яг бизнесийн удирдлагаар бас суралцах хэрэгцээ шаардлага байгаа юм байна гэд санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистр төгсөөд яг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад бол бизнесийн удирдлага хэрэгтэй байсан. Гэтэл яг нөгөө жишээлбэл бизнесийн удирдлагаар ингээд сураад ажиллаж явах явцад яг нөгөө мэрэгжлийн салбарын асуудлууд маш их өндөгдөж гарч ирдэг. Хичнээн тэр өөрөө бизнес менежмент, маркетинг, хүний нөөц гэдэг ингээд салбар функцийн асуудлыг бид нар авч хэлцэх хэрэгтэй боловч яг боловсролын чанар, сургалтын чанар, хөтөлбөр сайжруулах, боловсруулах, assessment хийхтэй гэл ингээд гараад ирэнгүүт энэ өөрөө ялтчгүй миний мэрэгжил бас биш болоод ингээд 2013 онд Америк явж сурахаар болсон. Яг боловсролын удирдлагын чиглэлээр тэр тусмаа яг англи хэлний заа харах зөв хөтөлбөрийг хэрхэн боловсруулах вэ гэд Калифорни мужийн их сургуулийн боловсролын магистраар сурахаар яваад 2015 онд буцаж ирсэн. Тэгээ ерөөхдөө яг миний өнгөрсөн хугацаанд бол нэгсэндээ ялцчгүй ингээ 16 наснаас эхлээл боловсролын салбартай холбогдсон. Тэгээд энэ чиглэлээр ажиллаад ирэхээр өөрийн ирэхгүй судлахыг хүсдэг юм бэлээ. Яагаад ер нь боловсрол гэж яг юу юм бэ? Ямар учиртай юм бэ? Бид нар яг боловсролыг аль талаас нь илүү харах ёстой юм бэ те? Боловсрол гэхээр л жишээлбэл ихтэй сургууль төгссөн ч юм уу те? Гадаад дотоод ихтэй сургууль төгссөн, айгүй мундаг англи хэлтэй, гадаад хэлтэй эсвэл ерөнхий мэдлэг сайтай гэж харахаас илүү өнөөдөр боловсрол гэж яг юу юм бэ гэдэг энэ ухагтгуун яг үндэс рүү н орох шаардлага болд юм билээ. Яг ингээд ирэнгүүт алтчгүй миний хувьд хүүхдийн боловсрал гэдэг энэ сэдв айгүй онцгой санагдсан. Тэр тусмаа бид нар хүн болох гэдэг асуудлыг ярьдаг шүү дээ. Тэгэхээр хүнээр хүн хийх гэдэг асуудлыг ярьдаг. Тэгэхээр яг л нөгөө боловсролыг бид нар бага наснаас нь илүү суурийн сайн тавьж өгж хүн болох, хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшөлтөө болох, ирээдүйн хэн болох вэ гэдгийг тодорхойлох тэр нас нь өөрөө 0-5 нас юм байна гэдэг. Тэгээ ерөөсөө 2015 онд төгсөж ирэнгүүтээ 2015 оныхоо 9 сард энэ цэцэрлэгээ байгуулж исэн 2-5 насны цэцэрлэгээ байгуулад үүсгэн байгуулад дараа нь 6-аас 12 насны хүүхд хөгжлийн төв гэж байх ёстой юм байна. Бага насны боловсрал гэдэг өөрөө бүх зүйлийн л суур байдаг. Тэр суурин дээр туршиглээ цаашаа хэн болох вэ? Сурах хүсэл, тэмүүлэл тийм ээ. Нэг өсөх сэтгэлгээ гэж сүүлийн үед их ярьж байна. Growth mindset. Энэ болгоно бүгдээр л бага наснд бий болдог. Гэтэл бид нар бага насны боловсрал дээр ерөөсөө хүүхдийг анхаарахгүй. Тэгээ зүгээр л цэцэрлэгийг нэг хүүхд харах үйлчилгээ шиг харддаг тий. Аюулгүй зүгээр хоолтой байж ивэл болоо гэд ингээд оруулаад орхичдаг. Гэтэл хүүхэд маань өөрөө тэр яг хүн болох. Ерөөсөө тэр хүүхдүүдийн бага наснд тэр тусмаа бүр 5-аас доош наснд суух тухаантан болох тэр боломж нь байдаг гэж байгаа байхгүй. Гэтэл тэрийг эцэгчүүд бид нар зүгээр л өнгөрөөснөөрөө энгийн хүн болчдөг. Тэгэхээр яг энэ цаг хугацаанд бид нар хэрхэн ажиллах хэрэгтэй юм бэ? Хэрхэн боловсролыг олох хэрэгтэй юм бэ? Яаж төлөвшлийг бий болгох хэрэгтэй юм бэ? Хүн гэдгийг яаж бий болгох хэрэгтэй юм бэ гэдэг энэ тал дээр
ажиллаж одоо ирсэн. Тэгээд цэцэрлэгээ байгуулад тэгээд хүүхд төвшлийн төвөө байгуулад гэх мэтчлэн ерөнхийдөө л одоо тэгэл хүүхдийн төлөөлөл хийж болох бүхэл зүйлийг л судлаад хийгээл явж байна да. Тэгэхээр миний хувьд багшаар сурж байхад одоо Монгол улсын боловсролын тогтолцоо болгуучин багш төвтэй тогтолцоо одоо сурагч төвтэй байх ёстой гэж. За бусад одоо сургуулиудын одоо захирлуудын ярилцлагыг одоо үзэж байхад бол тэр хүүхдэд айгүй тэр олон томьёо академик мэдлэгээс илүү өөрийгөө танин мэдэх тэр яг сэтгэл зүйн боловсрол гэх мэт энэ тал дээр нэлээд анхаарах ёстой гэдэг зүйлийг ярьж исэн. Одоо танаа одоо энэ сургалтын төв одоо энэ цэцэрлэг сургалтын байгууллагууд дээр одоо яг хүүхдэд яг ямар чадвар олгож байгаагаар одоо даваа юм бэ ер нь. Яг өөрөж хэлдэг зөв л дээ. Одоо бид нар нөгөө хүүхдийг нэг юм тоо боддог те цээжээр боддог ч юм уу эсвэл минутанд хэдэн үг уншдгаар нь ч юм уу эсвэл олимпиаданд алтан медаль авсан аваагүй төгсөлтийн шалгалтын босоогоо оноо тэдээс дээш гэдэг ингээ ерөөсөө яг нэг ийм одоо академик боловсрал дээр л бид нар боловсролын чанар үзүүлэлтийг яриад байна. Гэтэл яг үнэ хэрэг дээр бид нар хүнээр хүн хийх үнэхээр хүн болж төлөвшөж чадж байна уу те ирээдүйд нөгөө Монгол улстай хэрэгтэй их орондоо хэрэгтэй нөгөө дэлхийд өрсөлдөх хэмжээний боловсон хүчин болж чадж байна уу гэдэг дээр харах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр одоо бид нар нөгөө 21-р зуунд амьдарч байна шүү дээ те. Гэтэл 21-р зуунд амьдарч байхад 19-р зууны анги танхимд 20-р зууны арга барилаар 21-р зууны хүүхдүүд хичээл зааж байна гэдэг ийм одоо шүүмжлэл бас байдаг. Яагаад гэвэл 19-р зуунд ч энэ анги танхим байж лээсэн 20-р зууны арга барил буюу нэгсэндээ онлын төвшний юмараа бид нар яваал идэг. Гэтэл өнөөдрийн хүүхдүүд чинь 21-р зууны хүүхдүүд шүү дээ. Тэр хүүхдүүдэд одоо нөгөө бүтээл сэтгэлгээ хэрэгтэй байна. Сэтгэл зүйн боловсрал хэрэгтэй байна. Өөрийгөө таньж мэдсэн, бусдадтай өөрийгөө хуваалцаж чаддаг, илэрхийлж чаддаг тэр одоо чадварууд хэрэгтэй байна. Альва зүйлд нөгөө асуудалд ингээд тэ юутай хандаад асуудлыг шийдвэрлэдэг шүүмжлэл сэтгэлгээ хэрэгтэй байна гэд. Ингээд нөгөө нэг одоо бүхэл ажлын байран дээр ямар одоо тийм чадварууд хэрэгтэй байна. Тэр чадваруудад бид нэр сурах хэрэгтэй байхгүй. Гэтэл нөгөө л хуулан бичлэгээ хийлгүүлээл нөгөө л одоо тоогоо бодуулаад ингээл нөгөө хуучин уламжлалт арга барилаараа бид нар анги тахимд хичээлээ заагаад багш нар нь ингээл энэ хуучин арга барилаас салахгүй байхвал нөгөө хүүхдүүд маань тэр одоо чадварыг эзэмших дутагдaltaй болоод ирнэ л гэсэн. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр нэгдүгээрт бол заах арга зүйн хувьд бол нэлээд олон шинжилгэүүдийг хийх хэрэгтэй. Тэр тусмаа хүүхдүүд маань одоо бид нарыг анзаарахад одоо хүүхдүүд илүү хичээлээс илүү YouTube үздэг байна шүү дээ. YouTube дуртай, entertainment одоо зүйлүүд дуртай. Тэгвэл бид нар хүүхэд өөрөө юу хүсэж байгаа, юунд дуртай байгаа гэдгийг олж таньж мэдэж тэгээд хүүхэд болгоно адилгүй юм шүү. Хүүхэд болгоно өөр ертөнц юм шүү гэдгийг л аягүй сайн одоо бодолцож бас сургалтын хөтөлбөрөө тэрэн зориулсан заах арга зүгээ боловсруулж явах хэрэгтэй. Гэтэл хүүхэд болгон сэтгэхүйн маш олон төрлийн одоо онцлогтой байдаг. Наад зах нь одоо multiple intelligence буюу одоо сэтгэлгээний сэтгэхүйн онцлог 8 янзын сэтгэхүйн онцлог байдаг. Жишээлх юм бол musical intelligence буюу одоо маш тийм урлагийн мэдрэмжтэй те хөгжим дуу сонсож илүү суралцах чадвартай. Гэтэл mathematical intelligence-тэй буюу илүү математик хөгжсөн те. Гэтэл linguistic буюу хэл шинжилэл талаасаа сайн хүүхэд бас байж болно. Гэтэл бүр юм naturalistic буюу бүр юм байгалаасаа тий байгалийн юм байгальд илүү байж тий байгальтай ойр байж илүү суралцдаг хүүхэд гэдэг. Ингээд хүүхэд болгоны бүр ингээ онцлог verbal linguistic буюу одоо альва зүйлийг ингээд юугаараа альва зүйлийг яг хэл шинжилэл талаас нь эсвэл ярьж иж ойлгодог. Гэтэл audio lingual буюу нөгөө сонсголоороо сурдаг тий visual буюу харж иж сурдаг гэдэг. Тэгэхээр ангид нэг одоо жишээлбэл нэг ангид 30 хүүхэд байлаа гэж үзэхэд тэр хүү анги дотор хэдэн хүүхэд тийм мюзикл байгаа бол хэдэн хүүхэд математикл байгаа бол гэдгийг бид нар багш нар болон сургууль хүмүүжүүлэгч маш сайн хардаг. Тэрийг одоо бодолцож үзэж хөтөлбөрөө боловсруулдаг, арга зүйгээ боловсруулдаг байх хэрэгтэй. Гэтэл яг л нөгөө математиктай сайн хүүхдүүд гээл те дээл ангийнхаа мундаг гээл ингээл явж идэг. Монгол хэлтэй сайн хүүхдүүд гээл нэг сайн гээл. Тэгэл тэр хоёр сайн биш л болвол монгол хэл математик ч юм уу сайн биш л бол муу сурдаг болчдөг те. Тэгээд сэтгэл тэр хүүхд спортоор амжилт гаргаж болно. Урлагаараа амжилт гаргаж болно. Гэтэл урлагийн хичээлийг одоо ороод дуугаар дамжуулж хүүхдэд нэгсэндээ одоо монгол хэлний хичээлийг
ойлгуулж бас болох байхгүй юу тийм ээ. Нөгөө талаасаа одоо жишээлбэл айгүй математикл мэдрэмж одоо сэтгэлгээтэй хүүхдүүд бол айгүй пазл мазл эвлүүлэхтэй сайн штэ. Тэгвэл тэр пазлыг хичээлийн хэрэгслүүдэд ашиглаад тэр хүүхдүүд монгол хэлний үг үндэс одоо дагавар юу гэдэг те нөхцөл гэдэг ингээд тэднийг пазл хэлбэрт оруулаад за аль нь нөхцөл вэ, аль нь дагавар вэ, аль нь одоо үндэс вэ гэдэг ингээд олуулаад хийх юм бол арай илүү хурдан сурах жишээтэй. Тэгэхээр нэгсэндээ заах арга зүй гэж юу яриад байгаа юм бэ гэхээр энэ шинжилгээг л яриад байгаа. Тэгэхээр бид нар ийм шинжилгээ хийж ийж нөгөө хүүхэд болгон өөр ертөнц хүүхэд болгон өөр сэтгэлгээтэй гэдгийг одоо нэгсэндээ боловсролын системд тусгаж өгснөөрөө илүү одоо чанартай хүртээмжтэй тэр зүйлийг хүргэж өгнө л гэж хараад байна. Таны яг энэ ангиллуудыг ярьсан чинь би яг өөрийгөө бодсоолаа л та. Би одоо жишээ нь хилэндээ сайн хөгтөөсөн байгаа байхгүй. Яг орс хэл гадаад хэлэндээ аягүй сонирхолтой тэрэндээ авьяастай. Азар тэр чиглэлээрээ их сургууль сурцсан. Математиктаа ингээд яг хичээдэг байсан. Уг нь чухал гэдгийг одоо намайг одоо гэр бүлийнх маань ойлгуулсан. Гэтэ ингээд би ингээд хичээгээд тэр ангийнхаа гавлуудыг ерөөсө бардггүй байсан байхгүй. Тэгээ азар яг хэлээр явсан. Тийм учраас нөгөө талаас харах юм бол эцэг эхчүүд өөрөө яг хүүхдийнхаа тэр авьяас чадварыг нээж илрүүлээд тэр чиглэлд нь одоо нэлээд эцэг эхчүүд өөрсдөө бас мэдлэг боловсралтай байх хэрэгтэй юм байна. Тэрнээс одоо багш нь даатгдаг нэг талын систем биш. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд таны анзаарсан одоо Монгол эцэг эхчүүдийн хувьд гол алдаа дутагдал юу болоод байна. Үнэтэй сургууль зүгээр өчнгүүтэл болчтой гэсэн юм бас зөрүү ойлголт байх шиг байна. Эцэг эхчүүд би бас нэг захирлын ярьцлагыг уншиж ирсэн юм байна. 100 одоо хүүхдийн талаар 100-аас дээш хуудас юм уншиж судлаагүй бол та өөрөө эрсдэлтэй тий хүүхдийнхаа тэр боловсрол хүмүүжлийн талаар. Тийм учраас та эцэг эхчүүдэд хандаж одоо гол анхаарах хэрэгтэй асуудлууд юу байна вэ энэ талаар? Яг эцэг эхчүүдийн хувьд бол яг түрүүн өргөж хэлсэнчлэн айгүй их сургуульд найддаг, багш нарт найдаал орхичдаг. Боловсрал гэдгийг бол за сургууль цэцэрлэг тэр газар нь л хийдэг гэдэг асуудал байдаг. Гэтэл яг өнөөдөр эцэг эхийн оролцоо гэдэг маш асар өндөр байдаг. Нөгөө талаас сургууль заасан зүйлийг нь яг гэрт нь өөр дагаад хэрэгжүүлж идэг. Тэр философитоо нь ижил одоо төвшөнд хүмүүжүүлдэг. Тийм гэр бүлийн харилцаа гэж одоо хэрэгтэй байдаг. Гэтэл хүүхэд сургууль дээр нэг юм сураал ирдэг. Гэрт нь тэрийг нь хэрэгжүүлдэгчгүй, эцэг их нь тоодогчгүй, асуудагчгүй ийм асуудал байх юм бол нөгөө нэг одоо тэг эцэг их хүүхэд багш гэсэн гурвалсан харилцаа гэдэг зүйл байхгүй болдог. Хоёрдугаар гэх юм бол эцэг эхчүүдийн хувьд бол хүүхдээ маш их харьцуулдаг. Одоо түрүүний хэлсэн юун дээр харьцуулдаг, бусадтай харьцуулдаг тий. Тэдний хүүхэд одоо тэгж яхад чи тэгсэнгүү. Тэр одоо математикаараа тийм сайн, тэр өстэй англи хэлдээ сайн гэдэг ч юм уу тий. Гэтэл нөгөө хүүхэд болгоныхоо онцлог өөрийнхөө хүүхдээ ажиглал тийм ээ хар таны хүүхдэд ямар одоо чадвар байна тий. Үнэхээр хүүхдээ жоохон ч гэсэн сонсхийг оролдоод эхлэхэд хүүхэд асар их зүйлийг хэлдэг. Зүгээр ажиглал эхлэхэд асар олон зүйлийг хэлдэг. Жишээлбэл би өөрөө 3 хүүхэдтэй л дээ. Тэгээд 3 насны онцлогтой, нэг нь 14-тэй, 11-тэй, 4-тэй гэдэг юм 3 насны онцлогтой. Манай 3 хүүхэд гуруула маш өөр сэтгэлгээний онцлогтой. Том нь жишээлх юм бол спортод дуртай, илүү одоо кинестетик буюу одоо нэг бие хөдөлгөөнөөр альва зүйлийг сурах тийм чадвартай. Хоёр дахь хүүхэд маань болохоор илүү verbal linguistic буюу арай илүү уншиж, аналитик хийж сурдаг, шинжлэх ухаанч байдал нь арай илүү. Ийм хүүхдээ 3 дахь хүүхэд маань бол маш тийм хөдөлгөөнтэй, бас хөдөлгөөний эвсэл аягүй сайтай, хөдөлгөөнөөр дамжуул бас сурах үзэлтэй, бас урлагийн мэдрэмж аягүй өндөртэй. Ингээ 3 янзын хүүхэд байхад би тэр 3-ыг хооронд нь харьцуулаад чи тэгсэнгүү чи энэ хүүхэд одоо 2 дахь охин маань аягүй их ном уншдаг байхгүй өөрөө ингээл ном уншаал ном дэлгүүрээс аваад замдаа төгжрөл уншиж дуусгаал гэртээ орж ирдэг нөгөө комик ном энтриг бол гих мэдчлэн гэтэл би тэр ном уншдаг хүүхдтэйгээ спорт дуртай хүүхдэд харьцуулаад чи ном уншсангүй энд ном уншаад байхад гэж одоо нэгсэндээ шүүмжлэх нь бол буруу юм аа. Тэгэхээр хүүхд болгоны онцлог. Гэтэл би өнөөдөр тэр спортод дуртай хөдөлгөөнөөр одоо сурах дуртай хүүхдэд илүү тэр талын юмд нь явуулснараа илүү хөгжөөд байгаа. Жишээлх юм бол охиноо би нөгөө хуруугаар боддог одоо сургалтанд явуулчихж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө хөдөлгөөнөөр сурдаг хүүхд учраас математикт аягүй сайжирсан. Нэгсэндээ хуруу бодлого тэр хүүхдэд математикийн одоо мэдлэг зөв нөлөөллийг үзүүлж чадж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг осондоо бид нар энэ зүйлийг л аягүй сайн мэдээжтэй хүүхдтэйгээ яг ажиглаж явснараа л нөгөө талаас бид нар хүүхдийнхээ мөн чанарыг олж буцаагаад одоо хүүхд маань ирээдүйд амжилттай байх тэр их
үснэ гэсэн үг. Яг сургалт талаас. Нөгөө талаас сэтгэл зүйн одоо боловсрал, сэтгэл хөдлөлийн оюун ухааныг ойлгох талаас бол нэгдүгürt бол бид нар бас эцэгчүүд орхигдуулцдаг. Хүүхдээ үл хайхрах одоо асуудлууд маш их байдаг. Хүүхдээ сонсдоггүй тийм ээ. Хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг сонсдоггүй. Тэгээ хүүхдтэй буцаагаад одоо бид нар одоо хувцас хуунаар хоол унд одоо юу идэв те идзүүл ингээд бүх юмыг нь би чамаа ингээд бүх сургуульд чинь явуулж юм бүгдийг нь өгж байна. Тэгээд орхичдаг. Гэтэл өнөөдөр хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж өгдөггүй. Ярилцах хэрэгцээ, сонсох хэрэгцээ гэдэг асуудлыг орхигдуулцдаг. Энэ нь нөгөө талаасаа үл хайхрах хүчирхийлэл гэдэг зүйлийг бий болгодог байхгүй. Ингээд ирэхээр нөгөө хүүхдүүд маань ингээд өөрийгөө илэрхийлэхгүй, ээж аавдаа хэлж чадахгүй болоод ирэхээр нөгөө эцэг их хүүхдийн дунд хан босчдөг. Ингээ буцаад хичнээн та үнтэй сургуульд хүүхдээ явуулаад хүүхдээ сайн хүн болгох гээд утсан ч нөгөө хүүхд маань тантай ярьдаггүй, хилэлцдэггүй, та яагаад гэвэл аль хэдийн бага байхад нь үл хайхарсан учраас гэдэг ийм асуудал гардаг. Тэгэхээр нөгөө талаасаа бид нар бага насны боловсрлоос хүүхдүүдийг одоо сэтгэл хөдлөлөө ойлгож таних те сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тэр боловсролыг олгож өгөх ёстой. Ингэснээрээ эцэг их ч гэсэн гэртээ ирээд ядчил өдөрт нэг 20 минут хүүхдтэйгээ ярилцдаг баймаар байна л да. Өнөөдөр юу болсон, яаж юм те хичээл нь ямар байсан. Хүүхд бол үнэхээр ярих хэрэгцээ өндөр байдаг шүү. Бүр ингэ ээжээ гэдээ уралдаал би эхлээ хэлчихье гэж ингэ байдаг. Гэтэл яг үнэндээ нөгөө уцаа оролдоол телевиз үзээл ингээл 20-30 минутыг орой нэг ирээл нэг 2 цаг л ихтлээ гэж гэртээ байгаа штэ тий бид нар тэр энэ цаг хугацаанд бол үр дүнгүй өнгөрөөгөөд байдаг ингэснийхээ дараа хүүхдээ өсвөр нас одоо том болоод ирэхэд нь надтай дуурахгүй байна харьцахгүй байна миний үгийг сонсохгүй байна гэдэг ийм асуудлуудыг ярьдаг. Гэтэл бид нар бага насны боловсрлоос бага насанд нь хүүхдтэйгээ харилцаж өгдөггүй тэр одоо гор одоо уршиг гэдэг билүү тийм ээ энэ зүйл маань гарч ийна гэсэн үг юм. Яг хөө таны яриа сонсч л одоо магадгүй одоо ихэнх ээж аав нар бол өдөр нь ажиллая гэдэг яг тийм сүүлийн 2 цаг ажил тарч 2 цаг л хүүхдүүдтэйгээ байх боломж ордог. Тэгэл хоолоо игээл тэгэл юм ярихаас нэг тийм Монгол ээж аав нар нэг тийм юу гэдэг чинь нэг юм хаагтмал гэх юм нэг тийм шууд ярилцахаас дэвшээдэг. За магадгүй одоо сүүлийн одоо орчин үеийн залуу гэр бүлүүд бас ай өөр болж байгаа хэл та. Тийм магадгүй одоо сонсоод за би нэрээ жоохон яг хана боссон байж магадгүй гэдээ анхаарыг гэж байгаа бол одоо ярьж эхлэх хэрэгтэй юм те ядаж оролдоод магадгүй 5-10 минут ярилцгаад багаагаар минутаа хэсгээд ивэл бас бүгд ойлгож эхлэх байх гэж тайлбар байх тийм зөвлөө тийм үү. Тэглүү ах одоо жишээлбэл эцэгчүүдийн хан босгох гэдэг дээр ааха гэдэг үг гэдэг хэвгүй. Тэгэл юмаа одоо телевиз үзээлсэн буцтаа оролдог хүүхдүүд нь хурчээл ааха нөгөө юм ярьдаг тэгэхээр ааха гэлээдэг. Яг үндэ хүүхдээ сонсдгоо. Тийм тэгэхээр хүүхдэн тэр нөгөө юунд ингээд бүр өөрийг нь үл таамсарлаг жага юм шиг те ignored гэж хэлдэг штэ тийм мэдрэмжийг хайхрамжгүй байгаа мэдрэмжийг авдаг энэ нь өөрөө хүүхдэд сэтгэл зүйн гэмтлийг бас үүсгэж идэг. Тэгэхээр бид нар буцаагаад хүүхдээ өөрийгөө илэрхийлэх чадвартай хэрвээ хүүхд маань айдж байгаа бол айж байгаа хэлэх ууралж байгаа бол ууралж байгаагаа зөвөр илэрхийлэх тийм ээ би аз жаргалтай байгаа үедээ ч гэсэн одоо те танд ингээд би аз жаргалтай байна надад гоё байна ээж өнөөдөр гэд ингээд хэлэх тэр боломжийг гаргахын тулд хамгийн түрүүнд сонсох, ярилцах тэр сэдлийг л өөрөө бий бол. Яг нь Монгол эцэгчүүдийн хувьд тийм байдаг гэж гэхдээ энэ дээр бол өөрөөсөө л эхлэх хэрэгтэй байхгүй одоо тий өнөөдөр юу болсон талаар зүгээр л асуучих. Тэр хүүхэд маань таны нэг олон юм яриулаад авахгүйгээр л өөрөө дурчгамтал яриад өөрөө ингээл ярьчин тэрэн дээр нь дэмжээд өгчих, сонсоод өгчих, сонсох гэдэг өөрөө тэгээд нөгөө талаас айгүй том чадвар шүү дээ тий бас. Тэгэхээр яг сэтгэл зүйн талаас бүр нарийн авч үзэх юм бол ялангуяа хүүхдээ үл тоомсорсноор ч юм уу энэ мэт асуудлаас болоод хүүхдэд одоо сэтгэл зүйн ямар эмгэг үүсдэг талаас нь бол илүү дэлгэрэнгүй сонсхийг бол манай подкастын 2 дахь дугаарыг сонсох боломжтой. За өмнө нь бас манай нэг зочин ярьж исэн хагасаа өдөр болгон хүүхдүүдтэйгээ ингээд гадуур суугаад хүсэл мөрөөдлийн яриулдаг тий. Яг гоё нээлттэй ярилцдаг гэр бүлийн цагтай болсон гэж ярьж исэн. Танай сурагчдын дунд ч юм уу эцэгчүүдийн хувьд тийм сонирхолтой туршлага ч юм уу тий кейс ер нь тохиож ив үү? Ер нь бол яг одоо бидний эцэг эхийн оролцоог дэмжиж өгөх тэр ажлуудыг бол маш сайн хийдэг. Эцэг эхчүүдийг нөгөө талаасаа бас яг сургалтанд хамруулдаг. Манай хүүхдүүдийн хувьд бол нэг онцлог нь EQ буюу нөгөө сэтгэл хөдлөлийн оюун ухааны чадварын хичээлүүд ордог байхгүй. Тэгэхээр ингээд өгчөнгүүт хүүхэд маань өөрөө хамгийн ихний хичээл нь өөрийгөө өнгөөр илэрхийлдэг.
өнөөдөр би шар байна, өнөөдөр би ногоон байна, эсвэл улаан байна гэд улаан гэвэл илүү ууртай ч юм уу те шар гэвэл илүү тааламжтай, ногоон гэвэл тайван ч юм уу ингээд өнгөөр илэрхийлдэг. Дараа нь хүүхдүүдэд бид нөгөө тоогоор илэрхийлдэг. Өнөөдөр сэтгэл санаа чи ямар байна да 1-ээс 10 хүртэл ингээд тоогоор хэлээрэй гэхээр би 5 байна багшаа, би 6 байна багшаа гэд ингэдэг. Тэгээд нөгөө хайрын сакс, аз жаргалын сакс гэд ингээд үлгэр ярьж өгөө хичээл олох нөгөө юм сэдвтэй байдаг. Тэгээ манай нөгөө бүр 4 настай жоохнууд чинь гэрте очиод аавдаа гомдохороо аава та миний аз жаргалын саксыг хоосолчлоо гэж хэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд аав нь болохоор энэ одоо юу болоод нөгөө мэдхгүй ээжээс нь асуугаад энэ одоо юу яриад байна яагаад би юу хоосолцсон гинэ яасан гинэ гэсэн энэ нөгөө цэцэрлэг дээр нь те ийм юм заадгаа тэгээд энэ нь нөгөө хүүхд маань өөрийгөө илэрхийлж байгаа нэг хэлбэр болчихж байгаа би танд гомдчлоо та намайг ингээд гомдоосоо учраас би аз жаргалгүй болчлоо гэдгээ тийм одоо үлгэрт гардгаар хэлж байна гэсэн үг байхгүй ингээд ирэхээр эцэгчүүд өөрсдөө хандаж хэлдэг одоо би юу яаж харьцах ёстой юм хүүхдтэйгээ те тийм би яаж одоо дүүрэх ёстой энэ төр гэдэг. Тэгэхээр энэ талаасаа бол нөгөө талаасаа хүүхдүүд маань өөрөө ингээд өөрийгөө илэрхийлэх. Тэр хүүхд болгон өөрийгөө илэрхийлэх чадвар бас сул байдаг учраас хамгийн түрүүнд тэр энгийн өнгөөр ч юм уу тэ амархнаар тэгээд ингээл чиглүүлээл өгөөд ахаар хүүхэд яг нөгөө өглөө босоо шүдээ угаадаг, орой унтахтаа шүдээ угаадаг гэдэг дадал хөвшил шиг би уурлахаараа ингэдэм байна. Тэгвэл би уурлахаараа гүнзгий амьсгаа аваад 1-ээс 10 хүртэл тоолоод би аим гэд тайвширч болох юм байна шүү гэдгийг сурчдаг. Энэ нь дадал хөвшил болчдөг. Тэгэл одоо хүүхдүүд маань одоо цэцэрлэг дээр ерөөсөө за хүүхдүүдээ уурч өгрөө даавал яах вүлээ гэл тэгэхээр гүнзгий амьсгаа аваад 1-ээс 10 хүртэл тоолно өөрснөө бүр ингээ хилээд амьсгаагаа аваад хийгээ үзүүлдэг. Тэгэхээр энэ өөрөө буцаад нэгсэндээ бидний үед бол ийм сургалт байгаагүй те бид нар энэ талаар ойлголтгүй ирсэн. Гэтэл 20-30 жил ингээд ийм дадал хөвшил болоод уураа барьж чадахгүй, уур гэдгийг юу гэдгийг ч мэдэхгүй өсөөд ингээд ирчгээр нөгөө дадал хөвшлээ өөрчлөх гэж айгуу зовдөг. Энэ нь буцаад нийгэмд одоо сөрөг үр дагаврыг бий болгодог. Адгийн наад зайхан л нөгөө сигнал дараал те одоо тэр төгжрлийн үнэтэй замын хөдөлгөөн дээр сигнал дараал хараал хэлээл холдооч ингэж гэж байгаа тэр хүмүүс өнөөдөр яг сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй те тухайн үед өөрт нь ирж байгаа мессежээ шууд л ингээд гаргаж ийна гэсэн үг байхгүй. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн тарих гэдэг өөрөө нөгөө оюун ухааны тархиас их тархиас хамаагүй хурдан ажилдаг. Тэгэхээр нөгөө ихэнх хүмүүс алдаа гаргаад дандаа буруу зүйл хийснийхээ дараа хэдэн минутын дараа нэг уурлаад тайвширсныхаа дараа би яагаад тийг хэлчихвэ ч юм уу те би яагаад ингэчвэ гэж боддог штэ. Тэгэхээр энэ өөрөө сэтгэл хөдлөлийн тарих буюу дунд тарих айгу хурдан ажиллаад тухайн үед өөрийн хяналтгүйгээр шууд үйлдэл гаргачихж байгаа хэлээд байгаа. Гэтэл их тарих буюу нөгөө оюун ухааны тарих маань үүнийг удаан байдаг учраас нэлээд бодож тунгаагаад чи ингээ буруу юм хийсэн гэдэг ийм асуудал гардаг. Тэгэхээр бид нар сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэж юу нэрлэдэг байгаа юм бэхээр ерөөсөө л тэр дунд тархийг хурдан хугацаанд удирдах сурахыг л хэлээд байгаа юм л та. Тэгэхээр бид нар нөгөө бага насны боловсролоос гэдэг нь 30-та 40-төө болцсон хүмүүсийг өөрчлөх гэж юмнууд мэдээж өөрчлөгдөж болно. Гэхдээ өөрчлөхөөс илүү бага насны боловсролоос энэ сэтгэл хөдлөлийн боловсролыг, сэтгэл зүйн боловсролыг оруулаад өгчих юм бол хүүхдийн одоо тэр суур тийм ээ өөрийгөө одоо удирдах чадвар, бусадтай сайхан харилцах чадвар, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хүнлэг сэтгэл тийм ээ энэ болгон дагаж хөгждөг. Энэ нь өөрөө одоо тэгэл ирээдүйн амжилтынх нь 70% нь EQ чадвар нөлөөлдгөө гэсэн юм судалгаа хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр танай хөтөлбөрүүдийн хувьд нь EQ, STEM зэрэг олон улсын стандарт нийцсэн гэж би бас уншсан юм байна. Яг Монголын боловсролын тогтолцооноос хамгийн гол ялгаа нь юу вэ? Товчхон хэлбэл. За ер нь бол миний түрүү хэлсэнчлэн бид нар яг л нөгөө онлайн төвшөндтэй академик боловсрал гэж ерөнхий боловсрал маань үдээд байдаг. Гэтэл энэ сургалтуудаараа бид нар дамжуулаад ерөөсөө л хүүхдэд тэр бүтээл сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, тийм ээ, өөрийгөө удирдах чадах чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар, тийм бусадтай зөв харилцах чадвар гэдэг яг эцсийн үр дүнд бид нар яг хэнийг бий болгоод байгаа юм бэ гэдгийг л бодох ёстой. Тэр нэг мундаг эртээ тэргүй өнөөдөр технологи гэдэг зүйл хөгжсөн. Робот шиг айгүй тийм хурдан сэтгэлтэй тоо цээжээр бодоол ингээл бүх юмыг робот шиг хийдэг өнөөдөр хүн биднэрт хэрэгтэй юу? Өнөөдөр илүү хүнлэг сэтгэлтэй, бусдыг хайрладаг, ойлгодог, өөрийгөө илэрхийлж чаддаг, өөрөө сэтгэл зүйн хувьд эрүүл тийм ээ ийм хүн хэрэгтэй юу гэдэг л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр бид нар
тийм хүнийг л бий болгоход л тэр хөтөлбөрүүдэд дандаа одоо тэгж хэрэгжүүлээд байгаа. Наад захын бидний дээр STEM хөтөлбөр буюу одоо Nati Scientist-ийн олон улсын франчайз хөтөлбөр маань боловсролыг entertainment-тэй холбоод өгсөн. Тэр хүүхдүүд юусоо одоо сургалтын үед бол одоо химийн хичээл, физикийн хичээл гэхээр баахан томьёо бодол суудаг штэ. Тэгэл баахан элемент цээжлээл. Гэтэл хүүхдүүд юусоо тэр H2 ог яг бодтоор үздэг тий. Яаж хий гарах уу, яаж ууршуулах уу, яаж усыг шингэн биетийг уур болгох юм, яаж уурыг буцаа шингэн биет болгох юм, хатуу биет болгох юм гэдгийг өөрсдөө ингээд туршиж хийдэг. Тэгэл уур гаргаж үзээл нөгөө слаймаа хийгээл тий. Наалдамхаа бодис яагаад наалдамхаа болчихоо гэл ингээд барьж үзээл энэ өөрөө буцаад хүүхдийн нөгөө инновацлог сэтгэлгээг бий болгодог. Буцаагаад би хийж чадах юм байна гэд хүүхдүүд өнөөдөр манад дээр бүр хүүхдүүд маань савн хийж гин. Тэг өөрсдөө савн хийж туршиж үзэж гин. Тэгэл тэр савн хийдсэн хүүхдүүд чинь дараа нь яг юу гэж ярьдаг гэхээр би савн гараа угаах савнгаа би өөрөө хийж чадчихээн те. Би нэг дэлгүүрээс л авдаг байсан те. Гэтэл өнөөдөр би өөрөө хийж чадчихээн гэдэг чинь би өөрөө бүтээж чадах юм биш те гэдэг тэр тий өөртөө айгүй итгэлтэй болгох. Тэгэхээр зүгээр л нэг энэ сургалт юм шиг боловч үүний цаана нөгөө л бүтээл сэтгэлгээ нөгөө асуудлыг шийдвэрлэх ирээдүйн үйлдвэрлэгчид те баялаг бүтээгчдийг бий болгоно гэдэг чинь л өөрөө айгүй чухал байхгүй. Тэгэхээр боловсрал гэдгийг л юусоо би ингэж л ойлгодог. Боловсрал гэж ийм л байх ёстой л гэж ойлгоод энэ талынхаа л зүйлийг одоо өөрийнхөө хийж чадах хэмжээнд өөрийнхөө хийж чадахын салбар сургууль цэцэрлэгүүдээрээ дамжуулаад явуулаад байгаа маань л энэ юм л да. Тэгээ яг би бодож байна л да. Одоо яг манай хүүхд чинь улсын сургууль сурдаг тийм. Тэгээд одоо яг одоо таны шиг энэ хөтөлбөрүүд яран байдаггүй тийм. Одоо яг академик одоо яг өнөөдөр гэтэл манай хүүхд одоо 6 дахь анги тэгээд англиний сонгонд орох уу, тооны сонгонд, математикийн сонгонд орох тийм олимпиад өгч тэнцсэн хүүхдүүд нь ордог чи. Тэгээд ерөөсөө би бол гээд математикт нь л санаа зовооход маягтай тийм. Ерөөсөө тэр хүүхдийн хөгжил яг өөрийнхөө илэрхийлэх чадвар байна уу ч гэдэг юм бүтээл сэтгэлгээ яг тэр юмнууд нь бол хаягдчихж байгаа байхгүй. Тэгээд нэг бараг 45 хүүхд ингээд өрсөлдөө тэр чи бараг тэг багш нь ч гэсэн 45 минутанд яаж тэр хүүхэд болгонд хүрдэм байгаа мэдгүй одоо тэгээд тэгэхээр би боловсролын системд магадгүй нэг одоо энэ хөтөлбөрүүдийг жоохон оруулахад боломж байд юм болов яа тийм энэ судалгаа юу гэдэг юм уу Кембриж хөтөлбөр гэж явах юм бид нар ч бүр сүүлд толгой эргээд те аль руу нөхөстэй байгаач баг ингээд эргэлзэж шүү дээ. Яг уу мэдээж ерөнхий мэдлэг гэдэг те одоо тэр математик, монгол хэл, англи хэл гэл энэ чадрууд бол хүн болгонд хэрэгтэй. Энэ бол ерөнхий мэдлэгийн л хичээлүүд. Гэтэл яг давхар энэ soft skill, уян чадварууд, хөрвөх чадварууд гэж нэрлэдэг байгаа энэ чадварууд л хэрэгтэй байгаад байгаа. Гэхдээ энэ чадвар чинь их айхтар ингээл тусдаа хөтөлбөрөөр ороод авах юм бас биш юм байхгүй юу. Яг л нөгөө заа харах зүгээрээ те хүүхдтэйгээ тэр харилцах хөтөлбөрийнхөө математикийн хичээлийг орохдоо ч гэсэн гоё багаар ажилуулаад математикийн зүгээр хідэн томьёо цээжлүүлэхээс илүү тэрийг нөгөө туршуулаад те өөрсдөө нь туршуулах тэр заа харах зүг байдлаар пазл эвлүүлэх байдлаар сургалтыг явуулаад химийн хичээл орохдоо тэр саяны миний хэлээд байгаа туршилтуудыг хийлгүүлээ лабораторид ажилуулаад те зөвхөн монгол хэлний хичээл, нийгэмшгүй хичээл, янз бүрийн хичээлүүдэд орохдоо сэтгэл хөдлөлийн оюун ухааны боловсралтай холбоотой ядаж л багш нар нь хүүхдүүдтэйгээ айгүй гоё нээлттэй харилцдаг. Томото чимээгүй суу гэж ингэдэг биш те. Нөгөө хүүхдүүдтэйгээ нээлттэй харьцдаг, чөлөөтэй харьцдаг. Хүүхдүүд багшаасаа айдаг биш те. Нөгөө багшигаа илүү өөрийнхөө найз юм шиг тэр хүнээс би илүү юм сурч авах ёстой шүү гэдэг ийм харилцан ойлголцолтой байж иж энэ боловсролын системийн бас энэ өөрчлөлтүүд гарч ирэх юм болов уу гэж бод. Түүнээс биш ахтар нэг хөтөлбөрийг аваачаал тэр лөө маа энийг оруул гэж орууллаа гэхэд үндсэн тэр суур нь өөрөө өөрчлөгдөөгүй нөхцөлд бол бас л байдгаараа л байх тийм нөхцөлтэй байхгүй. Тэгээд яг хөө мэдээж боловсролын яг энэ хөтөлбөрийг өөрчлөх гэдэг асуудал бол их л яригтай юм байлээ л дээ судлаад үзэхэд бол хэдэн 10 жилээрээ ингээд төлөвлөгдсөн байж идэг те тэгээл шууд хин дуртай өнөөдөр те нөгөө боловсролын системд өөрчлөлт оруулаад хөтөлбөрт нь өөрчлөлт оруулаад авах боломж бас их сул гэхдээ энэний төлөө явах ёстой энэний төлөө одоо нэг нь хийх ёстой ингэж байж адгийн наад зах нь эцэг эхчүүд хүртэл те энэ дээр дуурах хэрэгтэй байхгүй. Тэгтэл Монголд ерөнхийдөө паблик сургууль, улсын сургуулиуд тэр тусмаа үн төлбөргүй сургуулиудад эцэгчүүд хүүхдүүдэд өгөхөөрөө юу ч хийж чаддаггүй. Тэгэл нөгөө багшийн зөв, сургуулийн зөв, азар баг нөгөө суглаанд таарад орцсон юм чинь чимээгүй л байна гэх. Тэгэхээр сургалтын чанарын талаар хэн ч ярьдаггүй. Гэтэл яг өнөөдөр боловсролд оролцоотой хүмүүс багш сургууль хүмүүжүүлэх, сургуулийн удирдлага, хүүхэд өөрөө эцэг их
гэдэг ийм одоо оролцогчдоос бүрдэж идэг те бизнес хүртэл ингээ оролцогчд байдаг штэ. Энэ хэрэглэгч л ахгүй нөгөө талаас хэрэглэгч юу хэлж байгаа дээр тухайн сургууль шинжилэл хийгдэх ёстой. Гэтэл өнөөдөр боловсролын шинжилгээний асуудлыг ярихаараа нөгөө л дарга нар нь л дээгүүрээ ярьдаг. Гэтэл хүүхэд өөрөө өөрийнхөө төлөө дуурч чаддаггүй. Хүүхдийн одоо зүйлийг сонсдоггүй те эцэг эхийн оролцоог нэмэгдүүлдэггүй учраас энэ боловсролын тогтолцоонд бас их өөрчлөлт хийхэд яригтай байгаад байгаа болов. Ер нь гадны орны жишгээс ингээ харахад бүр одоо жишээлбэл би олон улсын форумд оролцоод явж байхад одоо student panel гэж болдсон байлээ л дээ. Оюутнуудын тийм панелистийн тийм хилцүүлэг болдог. Тэгээ хүүхдүүд өөрсдөө ингээд нөгөө суудсан. Үзэгч нь ерөөсөө тэр захирлууд, удирдлагууд, бодлого боловсруулагч нар суудсан. Тэгээ тухайн хүүхдүүд бол хөтөлбөрийн талаар жишээлбэл ярьж байгаа юм л да. Энэ хөтөлбөр ийм байна. Хитрхи ингээд сунжраад байна ч юм урт байна. Бид нарт одоо амрах цаг хэрэгтэй байна. Эсвэл гэрийн даалгавар дээр ингмээр байна энэ гэдэг өөрсдөө ярьж байгаа хгүй. Энийг нь нөгөө бодлого боловсруулагч, сургууль хүмүүжүүлэгч нар нь сонсоод хэрхэн одоо тэрэн дээр ажиллах вэ гэдэг тодорхой хэмжээний одоо асуудлуудыг тэр хүүхдүүдээс олж харж байгаа. Тэгэхээр энэ бас их зөв жишээ. Тэгэхээр Монголд бид нар ч гэсэн тийм талын зүйлийг хийж болно те. Хүүхдүүдийг, эцэг эхчүүдийг оролцуулаад эцэг эхчүүд зөвөр л ингэж явах ёстой гэл тэнд оролцохгүй яваад идэг бас биш те. Энэ судалгаанд хамрагдаад ингэжээч өөрөө энэ хөтөлбөрийн шинжилэл энэ одоо боловсролын шинжилэл реформ гэж яриад байгаа зүйл маань зүү зохистойгоор явнаа л гэж хараад байгаа. Тэгээ манай подкаст хүний хөгжил карьерийн талаар ер нь нэлээд төлхөө ярьдаг онцлогтой. За саяны яг хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэднийг хөгжүүлэх арга барил энэ бол мэдээж нэлээд суур асуудлууд байх. За таны талаар би бас сонирхож бодож байна. Таны ажлын арга барилын талаар та сүүлийн 10 жил одоо удирдах халуун тушаалд ажилласан хүн. Ер нь бол ажлын арга барилын хувьд таны хувьд цаг хэмнэх, за мөн танилын хүрээгээд хэлэгч гэдэг юм уу. Энэ тал дээр таны олж авсан туршлагууд залуу мэрэгчлэнүүдэд одоо зөвлөгөө байвал одоо юу гэх вэ? Мэдээж одоо өөрийн сайн чаддаг юмаа хийгээд карьерээ төлөвлөх гэж чухал асуудал байгаа шүү дээ. Зүгээр л одоо нэг байгууллагаас хамааралтай байх юм уу? Эсвэл өөрийнхөө үнцнийг нэмэгдүүлээд карьераа ингээд эртнээс хараад явж явах хэрэгтэй тийм. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? Яг нь миний хувьд болохоор ингээ хараад байхад ерөнхийдөө хүн нэг юм зориг нэгдүгээрт бол тавих хэрэгтэй. Тэгээд зорилгын ард гарахад дараагийн зорилго бий болдог юм болов уу гэж харагдтыг. Тэгэхээр яг залуучууд тэр тусмаа ингээд зорилгогүй л одоо ажилд ороод зорилгогүй л хэдэн жил явцсан байж идэг айгу. Тэгээд зорилгынхоо ард гарна гэдэг тийм сэтгхүү их сул байдсан болов. Тэр тусмаа сүүлийн үеийн залуучуудыг анзаараад байхад нэг газар ороод болж бүтэхгүй байвал тэр зорилго нь юусэн хамаагүй. Тэр тухайн төслийг гүйцээж дуусгах тийм ээ. Төслийн ард гарах гэдэг асуудал ярихаас илүүтэйгээр аливаа нэг жижигхэн саад даваа чаленж гараад ирэнгүүт л болждаг. Дахиад нэг өөр газар ороод дахиад эхнээс нь эхэлдэг ч юм уу те. Дахиад нэг асуудал гарангуй дахиад гараа авчдаг гэдэг ч юм уу. Жишээлийн цаана бэлэг байдаг гэдгийг одоо. Тийм. Тэгэхээр буцаад одоо миний зүгээр өнгөрсөн хугацаанд ингээ харахад нэг би зориг тавиал зорилгын ард заавал гардаг. Гараад ирэхээр дараагийн зориг айгу том болж харагддаг. Яагаад тэгэхээр тэр бэрхшээл тэр одоо давааг давтсан учраас надад одоо ерөөсөө өнгөрсөн тохиолдсон тэр бэрхшээл надад бэрхшээл юм шиг ерөөс харагдаа болчихсон гэдэг ч юм уу те. Ийм байж байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа яг зөвхөн залуучууд хэлэхэд карьераа бол аль болох те зоригтой одоо магадгүй би 3 жил яг энд ажилланаа ч юм уу те. За энэ хугацаанд би ийм юм хийнэ. Анханасаа орж ирэхдээ тухайн компанида ийм зүйлийг нь сайжруулна гэдэг өөртөө хүртэл зорилго тавих хэрэгтэй. Тэгээд тэрийгээ сайжруулсан бол хамаагүй одоо дараагийнхаа зорилгыг тавиад ингээд явхад наад зах нь л тэр хүн хөгжин, суралцсан, удирдлагынхаа одоо нүдэнд өртөн тийм ээ албан тушаал ахин санхүүгийн хувьд дээшлэн гэдэг ч юм уу карьер хөгжил нэмэгдэнэ гэдэг ч юм асар олон зүйл ингээд байж идэг. Нэг ийм зүйл байдаг. Яг нь миний хувьд болохоор одоо сүүлийн би чи 2011 оноос хойш үүсдэг захирлын ажил хийж байгаа. Тэгээд ер нь бол яг энэ дээр бүх л нөгөө функцүүд дээр ингээд ажиллаад явдаг. Ерөнхийдөө төсөл байдлаар айгүй их ажилдаг. Тэгээд анзаараад байхад
өөрөө айгүй олон төслүүдийг зэрэг эхлүүлдэг. Нэг төслийг заавал дуусгачиг дараагийн төсөл гэдэг асуудал байхаас илүүтэйгээр тухайн одоо шин санаа, тухайн жилдээ хийгдэх төслүүдийн санаагаа ингэж гаргаж жагаад тухайн төслүүдэд зэрэг эхлүүлчихдэг. Зэрэг эхлүүлэхдээ төсөл болгон дээр менежер тавиал тухайн төслийг хариуцуулаад өөрөө хянаад явчихдаг гэсэн. Тэгэхээр аль болох нөгөө олон ажлуудыг ингэж зэрэг эхлүүлээ, тэрэн дээрээ явцыг нь хянаад ингэж явна. Альва зүйл ер нь ингэж заавал тийм төгс байгаалгүй. Одоо зарим хүмүүс ингээд бүх юмыг болгож хийх гэдэг нэг тийм сайн цагийг хүлээгээд байдаг. А гэтэл өнөөдөр бизнес ч өөрөө процесс, боловсрол ч өөрөө процесс шүү дээ. А гэтэл бид нар бүх юмыг төгс болсны дараа хийх гэж зовоод авах хэрэггүй. Бүх юмыг эхлүүлээ, туршиж үзээд, алдаа оноог нь хараад, сайжруулаад ингээд excellence хийгээд яваад байх нь өөрөө ерөөсөө хамгийн зөв одоо туршлагын муудаал гэж хардаг. Тийм болохоор айгүй ажил руу зоригтой ордог. Судалж үзээгүй байсан ч ороод тэгээд дотор нь бол орж өөрөө судлаад сайжруулах шаардлагатайг нь сайжруулаад сурах хэрэгцээ байв сураад гэдэг ингээд явцдаг болохоор сүүлийн 2 жилийн дотор л гэхэд манайх бол 3 том төслийг бол хийсэн. Тэр нь одоо сүүлийн 2 жилийн дотор бол 3 салбар байгуулсан. Ийм одоо үзүүлэлттэй л ерөөхдөө явж байгаа. Тэгэхээр маш том ажлын ард гарсан байна. Хүн ер нь анханасаа бүхнийг мэддэггүй шүү дээ. Ер нь яг хийж үзээд дунд нь ороод алдаж оноо цаашаа ахдаг. Тэр чинь нөгөө талаасаа бас их growth mindset гэж л би ерөөхдөө бодож байгаа. Яг fixed mindset, growth mindset гэж байдаг шүү дээ. Тэгэхээр fixed mindset болохоор яг ингээд би чадахгүй гэд ингээд зогсчтой би чадахгүй гэ. Гэтэл growth mindsetтэй хүмүүс одоо би чадахгүй байгаа. Гэхдээ би сурна гэдэгс тийм сэтгэлгээтэй байдаг гэж байгаа. Тэгэхээр нөгөө буцаад хүүхдэд багаас нь тийм сэтгэлгээг суулгаж өгнө гэдэг нь ирээдүйд ажлын байран дээр очиод нөгөө чинь би чадахгүй би хийж чадахгүй штэ гэж суугаад байх биш. Би одоо сурнаа зүгээрээ окей гэдэг ингээд өөртөө ихтэй явна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөхдөө л одоо бид нар бага наснаас нь л хүүхдийн боловсролыг аягүй сайхан дэмжиж өгчих юм бол тэр ажлын байран дээр ч тэр нөгөө хүмүүс ингэж боддог. Ингээл баахан сурж байгаа л ихтэй сургуульд ороод саяны чадваруудыг олж авах юм шиг бодоод идэг байхгүй. Гэтэл үгүй шүү дээ, тэ. Ихтэй сургуульд ороод яах юм бэ? Нөгөө хүн чи өөрийгөө олоогүй, хүсэл мөрөөдлөө олоогүй, ирмэлцлээ олоогүй, өөрийгөө олоогүй хүн чинь олоогүй чигээрээ л 40 50 нас хүрэх байхгүй. Хичнээн потенциалтай IQ өндөртөө тэ мундаг одоо доктор профессорын ажлуудыг хийсэн хүн байгаад яг өөрийгөө олоогүй хүн бол байгаа л гэдэг байхгүй. Тэгэхээр яг л нөгөө талаасаа гэтэл EQ өндөртөө, сэтгэл хөдлөлийн боловсрал өндөртөө өөрийгөө олсон тийм чадвартай, удирдах чадвартай. Наад захын тэр нэг судалгаа байдаг. Тэрийг бас сонирхуулаа хэлэхэд одоо 4 настай хүүхдүүдийн дунд нэг marshmallow-ийн юуг таад сонсч ирсэн үү? Нэг чихрийн судалгаа. Тэгээд тэр болохоор 4 настай хүүхдүүдийн дунд нэг юм судалгаа явуулсан. Тэгээд бүх хүүхдүүдийн өмнө ингээд маршмеллоу гэдэг нөгөө хөөсөн чихэр идэв шүү дээ. Тэрийг тавиад за нэг одоо яг авал нэг ширхгийг үгүй 5 минут хүлээгээд те аавна гэх юм бол 2 ширхгийг өгөө гэдэг гисэн. Гэтэл яг тэр нөгөө нэг зарим хүүхдүүдийн хувьд яг өөрийгөө self management айгүй сайтай хүүхдүүд маань хүлээгээд хоёроо авсан. Зарим нь үгүй би яг одоо аавна гэд нэгийг авсан байдаг. Ингээд энэ хүүхдүүдийг 20 жилийн хугацаанд ингээд судлаад хэр амжилт гаргаж яаж ингээд үцхэд яг нөгөө нэг хоёрыг өөрөө хүлээгээд хоёрыг авч чадсан хүүхдүүд нь хамгийн наад сайхан SAT болоод ерхий боловсрал эцэлтийн ерхий шалгалтынхаа тестээр хамгийн өндөр оноог авсан, ажилдаа амжилттай, хүссэн ажилдаа орж чадсан гэсэн юм судалгаа. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр өөрийгөө удирдах чадвар буцаад тухайн хүнд ямар үед би те зөв алхам хийх үү, зөв шийдвэр гаргах уу? Наад зах нь тэр хүүхдүүд юу байсан бэ гэхээр найзан дуудаад гадаа гарыг их дарыг зугаалъя гэхэд би хичээлээ хийх ёстой гэд өөртөө нөө self manage удирдтэй self manage хийгээд өөрийгөө удирдаад хичээл хийх цагтаа хичээлээ хийгээд зугаацах цагтаа зугаацаад гэд ингээд юмыг зохицуулж чаддаг тийм чадвартай байсан байгаа байхгүй. Ийм хүүхдүүд академик чадвар дээрээ ч гэсэн одоо өндөр академик одоо боловсрал дээрээ ч гэсэн өндөр одоо үр дүн гаргаж ийна гэсэн юм судалгаа байна. Тэгэхээр бид нар нөгөө тоо бодоод ямар утга учиргүй тоо бодоод тэр тоог юунд ашиглахаа мэдэхгүй төгсөж ийснээс утга учиртай өөрийгөө олцсон хүн юу одоо хэрэгтэй байгаагаа өөрөө мэдээд судлаа явчихдаг л гэсэн үг байхгүй. Тэгэхээр карьер хөгжилт ч гэсэн маш хэрэгтэй шүү л гэж бас хэлэх гээд байна. Тийм. Тэгэхээр карьер хөгжлийн хувьд бол хүн тасралтгүй суралцах хэрэгтэй л хэл та. Ялангуяа таны төвшний удирдах төвшний ажилтнуудын хувьд одоо дараагийн төвшний сурах ёстой юм юу гэдэм болж байна. Таны хувьд
Harvard-ын, Cambridge-ийн одоо удирдлагуудаас зориулсан сургалтуудад одоо сууж ирсэн юм байна. Тэгэхээр эндээс яг юу олж авд юм бол одоо яг зөвхөн миний хувьд яг боловсролын чиглэлээр ингээд өөрийгөө хөгжүүлээгээ тэгэхээр тэр тусмаа яг боловсрал гэдэг нь аюул сайн хөгжсөн гадны орнуудаас туршлага судлах нь илүү байдаг. Тэр тусмаа Англи, Америкийн орнуудын те боловсролоороо бол одоо дэлхийд номер 1 шүү дээ. Тэгэхээр энэ газруудын боловсролын жишгийг юу нь яаж явдгийг ер нь бол жил болгоно ямар нэгэн байдлаар заавал нэг конференс боловсролын чиглэлийн конференс ч юм уу хурал нөгөө талаасаа бас тийм алдартай сургуулиуд дээр би очихыг хүсдэг. Тэгээд яг зөвхөн мэдээж тэндээс олон туршлага одоо орчин үед юу болж байна те сэтгэлгээ ямар байна гэхэд надлан жил гэхэд би тэр өнгөрсөн 9 сард Лондон яваад Оксфорд, Кембрижээр зочлоод Кембриж их сургуулийн зохион байгуулсан одоо тэр юуны удирдлагуудад зориулсан конференцд оролцсон. За тэндээс харж ахт би саяны хэлсэн тэр student panel гээл те оюутнуудын тийм хилцүүлгээр ингээд хүүхдүүд юу хэлж байгаа, Кембрижийн боловсрал гэж яг юу юм, те хүүхдүүд тэрэнд яаж хандж байгаа, яаж реакцлж байгаа гэдэг асуудлыг олж хараад тэгвэл Монголд ч гэсэн яагаад юм байж болохгүй гэж гэдэг энэ санааг хүртэл авч ирсэн. Нөгөө талаасаа бас одоо жишээлбэл Харвардад 2017 онд явж исэн санагдаж байна. Харвардд одоо яг professional development буюу мэргэжлийн одоо мэргэжил дэвшлүүлэх сургалтанд 3 өдрийн сургалтанд суралцсан. Тэгээ энэ дээр би зүгээр л яг хөө тэндээс олж авсан мэдлэг гэхээс илүү би маш ихтгэлтэй болоод ирсэн. Ягаад тэгэхээр яг манай тэр одоо хамт байсан тийм нэг 40 орчим одоо хүмүүс суралцсан танхимд тэр хүмүүсийн ихэнх нь одоо Google-ийн маркетингийн менежер ч юм уу те маш том одоо компаниудын CEO-нууд ч юм уу ингээд олон улс даяар ингээд энэ этгийн хамгийн том компани захирал гэдэг ч юм уу хүмүүс хурч ирээд жишээлбэл суралцж байгаа юм л да. Тэгэхээр тэнд яг ингээд бид нар баг болоод яг стратеги боловсруулаад шинэ бизнес модель боловсруулаад стратегийн боловсруулаад хэрхэн тухайн одоо моделийг инновац болгож шинэ инновацлог бас шинэ санаа болох уу гэдэг ч юм уу ийм төсөл дээр ажиллаад баг болоод гарч гадуур судалгаа хийгээд тухайн одоо төслөө буцаа танилцуулсан нэг ийм практик ажлууд хийж байгаа байхгүй. Яг энэ ажлыг ингээ хийхэд зүгээр л би тухайн үед айгу өөртөө ихтгэлтэй болсон. Яг тэр хүмүүстэй ингээ энэ зэрэгцээд ажиллах бүрэн боломж биднэрт байгаа юм байна тий. Ямар ч улсын оронд очиод би яг өөрийнхөө гаргасан санаагаа хэлээд тий танилцуулаад модель болгоод инноваци хийгээд ийм боломж одоо Монголын залуучуудад байгаа юм биш шүү гэд. Тэгэл ерөөсөө тэр сургалтаас ирснийхээ дараа хүртэл өөртөө маш ихтгэлтэй л болсон. Тэгэхээр би тэр сургалтаас одоо юу гэдэг онлайн түвшний мэдлэг олж авсан гэхээсээ илүү урам зориг авсан юм уу да. Тэгэхээр зүгээр би юу гэж боддیں۔ Гэхээр залуучуудын хувьд бидний хувьд ингээд хамгийн гол нь өөртөө итгэх итгэл, урам зориг, хүсэл тэмүүллийг олж авах айгүй чухал. Тэгэхээр тэр нэг сургалтаас нэг айхтар онлайн төвшний мэдлэг аваад тахаас илүүтэйгээр нөгөө хийх урам зоригийг л илүү авдаг гэсэн үг байхгүй. Тэр одоо яг миний хувьд бол одоо жилдээ нэг тийм төлөвлөгөө тавьсан тийшээ явж үзээл адгийн наазаханд Кембриж, Оксфордын сургуулиар тэр олон 100 жилийн бүр 400 500 жилийн түүхтэй сургуулийн талаар сонсоол, түүхийн сонсоол, хараал үзээд ирэхэд боловсрал гэдэг чинь те ямар агуу юм бэ? Бүр ийм түүхтэй байд юм бэ штэ. Ягаад бид нар Монголын боловсролын системд ийм хэмжээний түүхийг бичиж болохгүй юм бэ те? Ийм хэмжээний одоо шинжилэл өөрчлөлтийг хийж болохгүй юм бэ гэдэг тэр мотивацийг хүртэл авах жишээ нэ. Тэгэхээр тийм талаасаа л өөрийгөө одоо хөгжүүлдэг л гэж. Түрүү бид нар бас математикийн тухай ярьсан шүү дээ. Математик гэхээс илүү бодиттой хэрэглэн дээр одоо ялангуяа хүүний санхүүгийн боловсрол гэдэг бас болоо тэр нэлээд зочноос асуудгийн. Одоо жишээ нь танаа заахаар байдлаар ингээд тоо заагаад магадгүй одоо хэрэглэгийн заадаг баг. Тэгэхээр одоо хүүхдийг багаас нь мөнгөтэй зөв харьцах тал дээр одоо яаж сурах юм болов? За яг одоо манай дээр бол яг тийм санхүүгийн болоод математикийн боловсрал бол яг одоо бол манай сургуулийн төв дээр байхгүй. Гэхдээ энэ тал дээр бол бид нар яг нэг одоо Q Education Group гэдэг нэрийг бас анх бодохдоо би Q гэдэг нэр маань өөрөө хүнд чадвар олгох тийм ээ зөвхөн мэдлэгийг бос чадварыг олох гэдэг талаас нь гэж
энэ үгийг одоо сонгосон. Тэгээ энэ дээр бол жишээлбэл financial intelligence гэж бас байдаг. Санхүүгийн одоо боловсрал те. Тэгэхээр хүүхэд хүртэл бага наснаасаа бид нар financial intelligence-ийг сайжруулах тийм боломж болцоо байдаг. Бид нар EQ чадварыг те IQ чадварыг нөгөө талаасаа одоо бүр бусдыг хайрлах те нөгөө бэрхшээлийг даван туулах чадвар гэл ингээл маш олон чадвар дээр өөрсдөө ажиллаж өгдөг. Нөгөө талаасаа яг financial intelligence буюу санхүүгийн тэр боловсрал олгох энэ чадварыг бас бид нар хүүхдэд бага наснаас нь олгох тийм аргачлалуудыг одоо сургуулиудтай, банктай хамтарч бас хийдэг. Жишээлбэл бид нар хаан банктай хамтраад яг одоо сурагчийн карт гэд гарч байгаа штэ тий. Тэгэхээр тэр сурагчийн Teens гэдэг тэр сурагчийн карт дээр бас хамтарч яг одоо энэнийх нь financial intelligence-ийн боловсролыг олгох тэр контентын дээр нь хамтарч ажиллахаар болсон байгаа даа. Тэгэхээр ерөнхийдөө нэг тийм ажлуудыг бол хийдэг. Гэхдээ ер нь бол одоо бол бид нар тэр сургалтыг ордггүй л гэсэн үг. Өөрсдөө. Зүгээр яг хуу таныг яг хүүхдүүд ямар талаас нь хөгдөг вэ гэж асуусан байна. Таны жишээ нь Хов хүний хувьд одоо хүүхдүүдтэй тий. Ер нь бол яг хуу аль болох нөгөө одоо би чинь яг энэ талын хүн учраас хүүхдүүдтэйг айгүй их сайхан ярилцдаг. Тэгэл аль болох л өөрийнхөө нөгөө хүүхдтэй хүртэл бүр ингээд манай том охин 14 настай өсвөр насны хүүхд учраас одоо яг нөгөө мөнгийг бол айгүй хэрэгэлдэг дээрээ л байна. Одоо яг хэрэгжилж хийчихсэн. Хэрэгжилж эхлээл мөнгө нэхэл тийм ч юм авмаараа ийм ч юм хэрэглэмээрэн сургууль дээрээ гэсэн ингээд. Тэгэхээр нөгөө хүүхдүүдтэй наад захын л одоо утга учирыг нь айгуу сайн ойлгуулж өгтэй мөнгө гэдэг чинь яг ямар үн цэнтэй байдیں۔ Тэгээд тухайн одоо наад зах нэг юм дэвтэр гаргаад өгсөн. Тэгээд чи орлогоо зарлага биш гэдэг сардаа нэг юм төсөвтэй тэр төсвөө өгдөг. Тэгээд тэр төсвөө л хүрэг одоо чи нэг өдөр зарцуулна уу 30 өдөр зарцуулна уу сарын ихэнд бөөнд нөхчдөг юм. Тийм бөөнд нөхчдөг. Тэгээд нөгөө хүүхд маань тийм өөрт нь өрүүлдэг. Тэгээ мань нөхөрөөс заримдаа өр тавьчнаа. Тийм өр мөр тавьсан явж идэг. Тэгээд тийм тэгэнгүүт тэгээд ирэхээр яг яалтчгүй нөгөө хариуцлага өгөөд ингээд чи хүргэн үү тэ хадгална уу тэ эсвэл ингээ бөөнд нь нөгөө дуртай юм аавна уу эсвэл өдрөө болгон хэдэн мянгаар нь зараад ингээд дуртаж одоо тэ чихэр янз бүрийн хэрэггүй юмд өрнө өөрөө мэдгээд ингээ өвчтэй. Тэгэхээр буцаад нөгөө хүүхдэд шийдвэр гаргах тэр одоо эрх мэдлийн өгчхөөр нөгөө яг алдна мэдээж эхлээд нөгөөд чи сайхан үрж таран дуусгана те тэгчээснэ дараа хэрэгтэй юм авах хэрэгтэй байснаа мэднэ гэдэг ч юм уу энэ талаас нь ингэж өгөх нь их зүгээр юм шиг байдаг. Гэтэл бүгдийн чи яг ингэн шүү яг тэгэн шүү гэл ингээл бид нар бүх замыг нь зааж өгөөд идэг. Буцаад бид нар насан турштай хамт байхгүй шүү те. Тэгээ насан турштай хамт байхгүй хүүхд маань яг бие дагаа явах болдог. Нөгөө ээжийн нөгөө аавын заадаг замыг л бодоод байдаг, хүлээгээд байдаг. Тэгэхээр аль болох нөгөө шийдвэр гаргалтыг нь өөрт нь өгөх нь л илүү зүгээр юм шиг санагдаад байна. Яа бас нэг асуултсан байна. Тэгээд манай одоо подкастыг сонсож байгаа залуучуудаа зориулаад ер нь та нэг юм уу хоёр ном бас санал болгооч тий. Ерөнхийдөө одоо энийг уншвал бас зүгээр юм байдаг шүү гэсэн таны хувь карьер хөгжил болоод одоо өөрт нь хэрэгтэй шүү гэсэн ном байна уу? Танд сүүлд ямар ном шүү? За яг уу ер нь би ч одоо сүүлийн үед би ч айгүй мэрэгжлийн юм их уншаад байгаа. Бас тэр болгоно цаг зав гарахгүй. Одоо яг л нөгөө сэтгэл зүйн боловсрал, яг сэтгэл хөдлөлийн боловсрал, тэгэл тархины хөгжил гэдэг энэ талаас айгүй судлаад байгаа болохоор цаг зав гарвал энэ талын номоо айгүй их барьж уншдээ. Хувь хүний хөгжилтэй холбоотой номыг одоо уншихаа болоод их олон жил болчихжээ. Яг зүгээр бестселлер тэ гоё мундаг гэсэн номнуудыг авч хардаг. Тэгтээ яг яалтчгүй нэг юм насны юм бас байд юм шиг байна. Тэгээд тэрхээр нөгөө тэргүү би аль хэдийн тэрийг өөрөө мэдрээд туулцсан ч юм шиг тиймэрхүү юмнууд даахаар заавал тэрэн цаг гаргаж хичнээн тэр нь бестселлер байсан ч уншаад яах вэ гэж боддог учраас заримыг нь яг хэрэгтэй гэдгээ авчаад ингээд хаагаад тавьчихдаг. Тийм тохиолдлууд байдаг. Тэгээ яг хуу сүүлийн үед одоо ер нь бол би нэг энэ номыг их зөвлөмөр санагдтыг. Энэ одоо жишээлх юм бол Монгол дээр бол Тунгаанбатхуу түргэн шийтгүү гэд Thinking Fast and Slow гэдэг Daniel Kahneman-ийн ном байдаг. Энэ ерөөсөө ингээд 30 жилийн хийсэн судалгааны үр дүн дээр бичигдсэн ном л доо. Хүний тарих хэрхэн ажилтээ. Ер нь бид нар хэрхэн ажилтээ, хүн гэж яг юу юм, сэтгэл зүй гэж яг юу юм, дадал хөвшил гэж юу юм гэдгийг аюул сайн гаргаж өгсөн энэ ном. Тэгээ энийг нэг уншчих юм бол
их олон зүйлийг эндээс олж харах болов уу гэж боддог. Нөгөө хоёр дахь ном бол би нэг Power of Habit гэдэг зуршлын хүч гэдэг монгол хэл дээрээс байдаг. Энэ номыг би ер нь бол энэ ном надад би энэ номыг нэг 10 жилийн өмнө уншиж ирсэн юм. 10 жил бишээ удлаа ярьж 8 жилийн өмнө юм байна. Англи хэл дээр уншсан. Тэгээ энэ ном надад айгүй их өөрчлөлтийг авчирсан гэж би боддог. Би энэ номыг уншсанаас хойш миний одоо юу гэдэг дадал, твшил, зуршил, хандах хандлага тэр тусмаа яг энэ сэтгэл зүй бид нар эцэс дүнд яад юм бэ гэхээр хүнтэй л харьцдаг. Хүн л бид нарын нийгмийг бүтээдэг тий. Хүнтэй л ажилдаг. Удирдлагч тэр бүгд л хүнтэй л ажилдаг. Тэгээ эцсийн үр дүнд энд юу харагддаг вэ гэхээр нөгөө хүний л сэтгэл зүйтэй л ажилдаг болоод байгаа хгүй бид нар. Тэгэхээр энэ сэтгэл зүйг нь ойлгосноороо тэндээс одоо би маш их бүтээлч байдлыг гаргаж авч чадна. Удирдлагууд ч гэсэн зүгээр багш нар ч гэсэн тэрийг уншлаа гэхэд хүүхдтэй харилцах, хүүхдийн сэтгэл зүй, дадал хэвшил гэж юу юм, буруу одоо хэвшлийг хэрхэн одоо зөв болгохын бидний одоо энэ тарих гэдэг зүйл чинь ингээд ийм замчлагдсан юм нэг зураасууд байгаад байгаа хгүй одоо энийг ингүүл ингэн гэдэг нэг ийм зурагдсан зүйл байгаад байгаа. Гэтэл бид нар тэрийг хэрвээ өөрчилж чадахгүй бол шин пайд буюу шин зам үүсгэж болно. Шин дадал хэвшлийг үүсгэснээрээ хуучин дадал хэвшлээ дарангуйлах замаар шин одоо дадал хэвшлийг үүсгэж одоо шин шараншин зан тэ төлөвийг өөртөө бий болгож болно гэдгийг л харуулж өгсөн бас их гоё ном. Тэгэхээр эдгээр зүйлийг ингээд хийгээд ирэхээр зүгээр яагаад чинь буцаад энэ нь өөрөө тэр нэг хувь хүний хөгжлийн бүтээлч байдал өөрийгөө хэрхэн ихтгэлтэй болох уу гэх ингээл янз янзын нэртэй номнуудыг уншснаас илүү өөр нөгөө өөрийгөө дайчлах хүч болдсон болов уу гэж боддог болохоор одоо буцаад ингээд жоохон сэтгэл зүйтэйгээ өөрөө өөртөөгөө ажиллах тэгээ өөрийгөө таньж мэдэх номнууд л их гой санагдаад идэм л да ер нь л. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр хүүхдийн боловсрол, сэтгэл зүйн онцлог, за эцэг эхчүүд юунд анхаарах ёстой юм. За карьер хөгжүүлгээд сонирхолтой сэдвээр маш дэлгэрэнгүй цэгцтэй мэдээллийг өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд маш өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та нарт ч гэсэн өндөр амжилтыг хүсье.